Вест сургуулийн төв Америкийн шилдэг ихтэй сургуулиудад суралцдаг оюутнуудтай хамтарч Монголынхоо залуусыг өөрсдийн оюуны хүчээр Америкийн нэгдсэн улсад өөрийн хүссэн нэр хүндтэй сургуулиудад тэтгэлэгтэйгээр элсэн ороход туслан бэлтгэх хөтөлбөрөөр танилцуулах гэж байна. За манай Бэс сургуулийн төв нь Америкийн шилдэг ихтэй сургууль коллежуудад суралцдаг оюутан залуустай хамтраад Best University Opportunity Program хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. За энэ хөтөлбөр нь бол Америкийн нэгдсэн улсын шилдэг ихтэй сургууль коллежуудад суралцахыг хүссэн оюутан залуучуудад чиглэгдсэн. За ингээд энэхүү програм хөтөлбөрийг санаачилсан хэрэгжүүлж байгаа залуучуудтай танилцуулъя. Сайн байцгаана уу? Намайг Сүхбат гэдэг. Би бол хамгийн анх Best болохоор англиг сурч исэн. За тэгэхээр одоо бидний энэхүү бодож авсан Best University Opportunity Program гэдэг маань болохоор бид нар хамгийн анх SAT шалгалтанд бэлдэж Америкийн ихтэй сургуулиуд өргөдлөө өгөх явцдаа энэхүү програмыг бодож олж исэн. Тэгэхээр энэхүү програм бол яг олон улсын тийм цогц програм биш. Зөвхөн бид нар Монгол оюутнуудад тулгардаг тэр саад бэрхшээл хэрхэн шийдэх тэр арга замын үүднээс энэхүү програмыг нээсэн гэж хэлж болно. Энэхүү програм болохоор ерөнхийдөө SAT шалгалтанд хэрхэн бэлдэх, TOEFL хэрхэн бэлдэх болон өргөдлөө яаж өгөх, Америк ихтэй сургуулиуд яаж орох вэ гэдэг тэрхүү арга зам Монгол оюутнуудад тулгардаг тэрхүү бэрхшээлийг шийдэх үүднээс бид нар өөрсдийнхөө нээсэн дээр бяцхан мэдлэгийг одоо дүүнэртэй хуваалцаж байгаа гэж бас хэлж болно. Тэгэхээр бид нар бол яг тэр үед SAT шалгалтанд бэлтгэхэд SAT шалгалтын талаар болон Америкт суралцах ихтэй сургуулиудын талаар мэдээлэл маш дутмаг байдаг байсан. Тэгэхээр энэхүү мэдээллүүдийг бид нар өөрсдийнхөө хүрээнд багцлж одоо интернетээс олсон одоо суралцж байгаа ихтэй сургуулиудаас олсон мэдээллийнхаа хүрээнд нэгэн цогц програм болгосон одоо энэ Best University Opportunity Program гэсэн програм байгаамаа. За намайг Тэмүү гэдэг Америкийн нэгдсэн улсын MIT-д одоо сурж байна. За манай Best University Opportunity Program энэ 100 одоо та бүхэндээ 6 сургалтыг явуулахаар бэлдээд байгаа. Манай хөтөлбөр нь Америкийн нэгдсэн улсыг зорихыг хүссэн залуустай зориулж Pre-TOEFL, IB TOEFL, SAT Reasoning Test, SAT Subject Testing Mathematics and Physics болон за мөн Course for Application Process гэсэн энэ 6 сургалтыг явуулахаар бэлдээд байна. IB TOEFL-ийн үндсэн 4 секшн болох Reading, Writing, Listening, Speaking гэсэн энэ 4 секшний тус бүрд нь яаж хэрхэн амжилттай өгөх арга тактикийг заахаас гадна мөн практиктэй тулгуурлан заах болно. За энэ сургалтыг бол энэ шалгалтыг 100-аас дээш оноотой өгсөн багш оюутнууд заана гэдгээр маш онцлог болж байгаа юм. За хэрвээ таны англи хэлний төвшин хангалттай бус гэж үзэж байгаа бол магадгүй тань Pre-TOEFL-ийн анги яг тохирно. Яагаад гэвэл энэ анги нь хялбар тестүүдээс эхлэн английн ерөнхий мэдлэг замун Advanced Grammar заана. За SAT-ийн тухай ярил л да. SAT нь Америкийн нэгдсэн улсын конкурс буюу ерөнхий шалгалт гэж ойлгож байна. Яагаад ерөнхий шалгалт вэ гэхээр Америкийн нэгдсэн улсын оюутнууд их сургуульд орохын тулд энэ шалгалтыг бол заавал өгдөг. За тэгээд энэ шалгалтыг амжилттай өгснөөрөө та бол Америкийн нэгдсэн улсын хүссэн шилдэг сургуультай орох бүрэн боломж нэгдэх юм. За манай сургалт нь бол SAT Reasoning Testing, Critical Reading and Writing гэсэн хоёр бүлгийг SAT Reasoning Test-ийн ангиараа бол заахаар бэлдээд байгаа. За энэ ангиар бол энэ хоёр жишээлбэл практикээр тулгуурлан SAT Critical Reading-ийн хэрхэн яаж маш олон үг цээжлэх, за эсвэл яаж шүүмжлэлтэй унших, эсвэл writing-ийн эссе бичих арга, эсвэл хэрхэн алдаа болох арга энийг бүгдийг практик тулгуурлан мөн арга тактикийн үед заах байгаа. За мөн SAT Subject Test-ийн хоёр хичээлийг заана. Нэг нь бол Mathematics, нөгөөд нь Physics байгаа. Яагаад энэ хоёрыг зааж өгнө гэхээр манай монголчууд маань бол хамгийн давуу талтай болох гэж хоёр хичээлээ гэж ойлгож байна. Гэхдээ энэ хоёр хичээл бол Монгол дунд сургуулийн програмаас арай жоох өөр байдаг. Тийм учраас манайх энэ програм юугаараа өөр юм. За тэгээд магадгүй Mathematics, Physics хоёрын англи хэлний нэр томьёо танд хүндрэлтэй санагдчихвэл танд энэ сургалт яг тохирох юм аа. За мөн нэмж хэлэхэд бол манай хичээл нь бол Америкийн маш нэртэй брэнд болох Princeton Review College Board-ийн номнуудыг ашиглан заах юм аа. Намайг Жавхлан Очоо гэдэг. Би Нью-Йорк мужийн их сургуулийн оюутан байна. Тэгээд
Миний одоо ярих байгаа зүйл бол Америкийн улсын их сургууль суралцах төлбөрийн талаар болон тэтгэлийн талаар ярих гэж байна. Тэгээд хамгийн том Монголын төлөвч одоо тулгараад байгаа хамгийн том асуудал бол төлбөрийн асуудал байдаг. Америкийн улсын их сургуулийн төлбөрүүд бол дунджаар 30-аас 50 мянган доллар байдаг. Энэ нь бол Монголын хувьд бол асар их мөнгө лээ. Тэгээд гэвч биднээс энэхүү асуудлыг бол шийдвэрлэх арга замууд байдаг. Тэгээд үүнд нь бол их сургуулиуд нь 3 янзын тэтгэлэг олгодог. Need based, need blind, merit гэсэн 3 янзын тэтгэлэг байдаг. Need based гэдэг бол таны санхүүгийн боломжийг харгалзан үзэж цаанаас сургуулийн тэтгэлгийн даадаг. Юу гэсэн үг вэ гэхээр жишээ нь танд бол таны гаргаж чадах мөнгө жилийн 3000 доллар байлаа гэж үзэхэд үүнийг харгалзан үзээд таны сургууль чинь үлдсэн бүх заадлыг нь даах тэтгэлэг танд өгч болно. Need blind гэдэг бол Америкийн улсын одоо шилдэг хэдийн их сургуулиуд маань одоо их сургуулиуд өгдөг тэтгэлэг байгаа. Энэ нь бол юу гэсэн үг вэ гэхээр таны бол хэдэн төгрөг төлж таны санхүүгийн бололцоо ямар вэ гэдгийг хагалзан үзэхгүйгээр бүх төлбөр тооцоог чинь сургуулиас нь даадаг байгаа. Merit based гэдэг бол таны одоо академик амжилтыг нь хагалзан үзэж олгодог тэтгэлэг юм аа. Тэгэхээр бол ихэнх их сургуулиуд бол need based гэсэн тэтгэлгийг олгодог байгаа. Тэгэхээр та бол өөрөө санхүүгийн боломж хагалзан үзэж тухайн сургуулиудад өгөгдөл гаргаснаар тухайн сургуулиуд танд одоо үлдсэн бүх заадлыг тань өгөх боломжтой. Тэгээд та бүхэн үүндээ бодож байгаа хаа сургалтын төлбөрүүд нь юу вэ гэж бодож байгаа. Америкийн их сургуулиуд бол сургалтын төлбөр гаргахдаа сургалтын төлбөр, бай сууцны мөнгө, хоолны мөнгө, ерөнхий даатгалт гэх мэт бусад бүх заадлыг тооцоо үзэж нийтээр гаргадаг учраас та бүхэнд тэтгэлэг хэвээ авч чадах юм бол бусад зүйлд бол санаа зовох ямар ч юм байхгүй. Учир нь тус сургууль танд бүгдийг нь даасан байдаг. Тийм болохоор та бүхэн Америкийн улсын их сургуульд бол хичээл ном сургуультай анхааран амжилттай суралцах боломжтой байдаг. Байцгаана уу? Намайг Буйны Эмгэл гэдэг. Би Америкийн нэгдсэн улсын Массачусетс мужийн Mount Holyoke College-ийн оюутан байна. Тэгээд энэ удаа би бол сургалтынхаа онцлог давуу талыг ярих гэж байна. Хүмүүс маань яаж сургуулаасаа яаж тэтгэлэг авах юм бэ? Сургууль руугаа яаж өөрсдөө өргөдлөө өгөх юм бэ гэдэг тал дээр эргэлзэж байж магадгүй. Яг ийм асуулт байх юм бол яг танд зориулсан сургалт манай шинээр явагдаж байна. Course for Application Process гэсэн нэртэй. Тэгээд энэ хөтөлбөрөөр энэ сургалтаар залуустаа яаж өөрийнхөө оюуны хүчээр Америкийн нэгдсэн улсын шилдэг их сургуульд тэтгэлэг хүсэх, өргөдлөө яаж явуулах, оноогоо яаж явуулах зэрэг арга техникийг зааж өгөх юм аа. Тэгээд Америкийн их сургуулиуд нь бол дан ганц шалгалтын оноогоор хүүхдийг авахыг өөрчлөлт болгодоггүй. Хувь хүн талаас нь хувь хүний нийгмийн идэвх, өөрийн олон нийтийн ажил зэрэг олон талаас нь дүгндэг байгаа. Тэгээд тэгэхээр манай энэ сургалтаар өөрийгөө сургуулиудаа яаж таниулах юм, яаж эсээгээ хэрхэн бичих юм зэрэг олон зүйлийг заах байгаа. Бидний энэ хөтөлбөр бол ямар нэг зуучлалын зорилготой бус зөвхөн өөрсдөө оюуны хүчээр яаж сургуультай элсэх юм бэ гэдэг арга чаргыг өөрсдийн туршлагаасаа хуваалцсан хүмүүст хүргэхийг хүссэн байгаа юм аа. Манай танилцуулга өдрөлөг 6 сарын 25-ны 14 цагт Монголын залуучуудын холбоонд болно. Та энэ өдрөөр хүрэлцэн ирж манай хөтөлбөрийн талаар илүү их дэлгэрэнгүй мэдээлэл авч танилцах боломжтой юм аа. За мөн манай сургуулийн төв нь англи хэлний мэдлэгийн түвшингээ сайжруулахыг хүссэн хүмүүст зориулан зуны сургалт зохион байгуулж байна. За энэхүү зуны сургалт маань бага анги, дунд анги, ахлах анги, насан туршидчдын ангилалд хуваагдсан зохион байгуулагдаж байгаа. За эдгээр ангиудад ярианы хичээлийг гадаад багш орно. За мөн эрчимжүүлсэн анги буюу бүтэн өдрийн анги хичээл нь мөн 100% ярианы анги гэж бас байгаа. Англи хэл сурж англи хэлээр амжилтанд хүрэхийг хүссэн хүн болгонд манай төвийн талга үргэлж нээлттэй байх болно. Та бүхнийг урьж байна. Welcome to the